За, зуны амралт эхэлж байна. Хүүхдүүдийн минь хичээл сургуульд амарлаа. За, та бүхэн минь энэ зун хүүхдүүд, өр хүүхдүүдтэйгээ юу хийх гэж байна? Ямар төлөвлөгөөтэй байна? Тэгээ тэр бүхэн тэрнийг бас хуваалцъя. Тэгээ өөрөө бас юу хийх гэж байна? Тэгээ дөнгөж саяхан бас Club House дээр энэ чиглэлээр бас орж ярилцлаа. Маш олон зүйлийг бас тэр бүсгүүчүүдээс, цэцэгчүүдээс сонсож суралцлаа. Тэгээ тэрнийгээ та бүхэндээ бас хуваалцъя гэж бодлоо. Магадгүй нэг хүн бас энэ дээрс санаа аваад энэ зун одоо тий өр хүүхдүүдтэйгээ бас тэр зүйлүүдийг хэрэгжүүлээсэй гэж хүчсний үндсэн дээр энэхүү лайв хийж байна. За би бол одоо хоёр бага ангийн хоёр хүүтэй хүн байгаа. За тэгээд манай хүүхдүүд манай 100 бол нөгөө зуны сургууль одоо явдаг байгаа. Энэ нь бол 7 хоногийн 5 өдөр. За тэг хүмүүс сонголтоо хийж болно. 9-өөс 3-ын хооронд байдаг. 5 өдөр явах уу, 3 өдөр явах уу, 2 өдөр явах уу гэх өөрийнхөө хуваарь тааруулаад энэ сонголтуудыг хийдэг байгаа. За тэр бол манай хүүхдүүдийн гол одоо зундаа бас хийдэг зүйлүүдийн нэг. За тэрнээс хажуугаар бол зуны удирдал маань бараг 2 сар гарan шугам амардаг. Ерөөсөө энэ чинь бүгд хугацаатай нэг 10 11 7 хоног байгаа. За энэ хугацаанд бол юу их вэ гэдэг бол ерөнхийдөө манай гэр бүлийн хувьд бол амралтыг бол зуны удирдалд бол заавалжгүй одоо зоож өгдөг тий. Амралт бол гэр бүлд маань үр хүүхдүүд маань хамгийн их дурсамжийг хамгийн их одоо тий түүхүүдийг үлдээсэн зүйл яадаг. Тийм учраас би хүүхдүүдтэйгээ аялаж амрахыг бол маш их чухалчилдаг байгаа. Та бүхэн бас эгээ бодоод үзээрэй. Өөрийнхөө хүүхэд насыг бодоод үзээрэй. Бид бүхэн хүүхэд наснда юуг санаж хүүхэд насад болсон зүйлдээ эцэгтэй хийжсэн зүйлдээ санахаар ерөнхийдөө л тэр амарч баярлаж зугааж явжсэн юм аа сандаг уу гэхээс биш ээж эцэг хийгээ хүнд хүчээр хөдөлмөр эрхлээд өдөр шөнөгүй ажиллаа тий бид нарыг тэжээж байгаа тэр зүйлийг нэг их сандгүй шүү дээ. Тийм учраас амралт маань бол амралт одоо тийм зугаалга маань бол бас хүүхдүүд маань маш их тийм memory буюу тэр түүхийг бас бүтээдэг зүйл байгаа шүү. Тийм учраас бол аль болох хүүхдүүдтэйгээ аялаарай, тий, зугаалаарай. Тэгээ энийг бол өөрөө нэг өдрийн аялал ч юм уу тий ингээ хийгээд явах бүрэн болцоотой байдаг шүү. За тэгээ тэр бол мэдээд аялал бол маш чухал байдаг. За тэгээ тэрнээс гадна бол би хүүхдүүдтэйгээ Public Library одоо манай нийтийн номын сан дээр бол маш олон програмууд зохиогддог байгаа. Тэр тусмаа зуны улиралд мэдээ жилийн туршилт програмууд байдаг. Гэтэ тэр тусмаа зуны улиралд бол бүр илүү програмууд зохиогддог байгаа. Тэнд нь бол мэдээж хүүхдүүдийг аль болох номтой яаж найзлуулах уу? Тэгээ номыг яаж уншуулах уу? Тэгээ уншуул сурах уу гэд ийм урамшуулалттай тэгээ хөөхөн тийм хүүхдүүдийн анхаарлыг татсан. Тэгээ тэндээсээ ингээ хөөхөн шагнал урамшуул аваад идэг. Тэгээ дараагийнх нь үе шат руу ороод идэг тийм хөөхөн програмууд байдаг. За тэрний хажуугаар бол номын сандар бол маш олон клубүүд ажилладаг. Нэг сонирхолтой орно Lego клуб одоо тийм шатрын клуб одоо өөр юу гэдгийг ингээд маш олон клубүүд ажилладаг байгаа. Тэрэнд бас хамрагдах бүрэн болцоотой. Эдгээр бол бүгд үнгүүгээр явагддаг. Тэр байтугай дээрээс нь хүүхдүүдийг урамшуулж шагнадаг байгаа. За тэгээд эндээс бас их гоё санаа нь болохоор энэ public library буюу нийтийнх нь номын санг болоод ингээд тэр орчных нь одоо local гэдэг юм да. Одоо тэр нөгөө бизнесүүд нь бол маш их дэмжиж өгдөг. Тэр нь болохоор хүүхдүүдэд одоо тий айскримын газар одоо бургерийн газар тий смутиний газар хүүхдүүд нэг удаагийн тэр зүйлийг авах тийм купонууд өгдөг хэрвээ чи энэ алхмыг гүйцэтгүүлэх юм бол энэ левелээд авах юм бол тийм шагнал авдаг гэд харахад болоод ингээ бүр цогцоороо тэр хүүхдүүдийн одоо зөвхөн номын сан дээр номтой танилцах, номтой нөхөрлөх эн чинь ганцхан ном уншаад байгаа зүйл биш. Тэн чинь бас тэнд чинь хамт олонтой болж байгаа, найз нөхдөдтэй болж байгаа, тэндээ чинь группээр багаар ажиллах зүйлүүд байгаа гэд эргээ харахад чинь тэр амьдрал хүний хүн бол төлөвшөхөд маш олон зүйлүүдийг тэнд бас зааж сургаж байгаа юм шиг бүр тэрний хэлэхдээ би бүр so excited байна. За тэгээд тэрнээс хажуугаар бол маш олон зүйлүүдийг эцэгчүүд хийх юм. Би тэгээд тэр бүсгүүчүүдтэй ярилцаад тэндээс маш олон зүйлүүдийг бас суралцаж авлаа. Тэгээд бидний хувьд бол одоо зунд бол ийм тоглоомын газруу тий одоо музейнүүд өөрч одоо тийм membership буюу одоо ингээ нөгөө сарын membership авдаг, зуны pass авдаг тий магадгүй бүр жилээрээ ч тийм pass авдаг тийм зүйлүүд байгаа. За ерөөсөө өөрөөсөө ингээд хүүхдүүдтэйгээ гараад яваад тий юм үзэх, сонирхох. За би хүүхдүүдэд жоохон байхад ингээд хөөрхөн ойр алчныхаа паркуудыг аягүй сонирхдаг байсан. Ингээд паркууд ингээд очиж үзээгүй паркууд, шинэ паркууд дээр очихоор хүүхдүүд нөгөө шинэ газар өөр газар очиж байгаа тэнд аягүй баярлалтай. За мэдээж найз нөхдөдтэйгээ уулзаж ингээд хоорондоо гоё юу тоглоомын дээд чих ч юм уу уулздаг тийм болцоонуудыг бас бүрдүүлж өгөх. За тэгэл одоо өөрчн зүүн манай Мичиган Чикагод бол Мичиган нуур байдаг. Айгу гоё нуур байдаг.
За тэн дээр бол болцоогоор хүүхдүүд авч чи дууран дээр тоглуулж тэгээ усан элсэн дээр тоглуулдаг байгаа. Тэнд бол нөгөө витамин D-г аав хүүхдийн бие физиологийн хувьд бол маш сайхан бурагшоо тий хүүхдүүдийг тэгж тоглуулах бас бүрэн болцоотой. За бүр маш их олон зүйлүүд байна. За тэр одоо summer school-д л гэхэд чинь тэр дотор чинь маш олон ангиуд байдаг бас ингээд хүүхдүүдийн сонирхлоор спортын тий adventure, travel, crafting гэдэг одоо олон төрлүүд байдаг. Бас тэрнээсээ сонгож бас явдаг байгаа. Гэгч харахад дээрээс нь тэнд чинь бас ингээ нөгөө хөөргөн юуны жижигхэн усан парктай тэг хүүхдүүд энэ зуны хаалуунаас усан тоглоод хажуугаар нь бас нөгөө усан сэлэт тэрний хичээлүүдийг ч хүртэл аваад явах. За өөр маш олон сургалтууд одоо тэг хүүхдийнхаа мадгүй хичээл дээр нь тусдаа хэрэгтэй бол тэр нэмэлт хичээлүүдийг аваад дугуйлан секцүүдэд хамрагдах гэх маш олон зүйлүүдийг хийх бололцоотой боловцоотой. За тэгээ миний бас гол хэлэх гэж байгаа энэ одоо лайв дээрх санаа минь болохоор коуч хүний хувьд, ээж хүний хувьд би эцэг эхчүүдтэй бас хүүхдүүдтэйгээ аль болох цагийг өнгөрөөгөөрэй. Чанартай цагийг өнгөрөөгөөрэй гэж та бүхэндээ захимаар байна. Ерөөсөө хүн бол төлөвшөх. Одоо миний өнөөдрийн сууж байгаа би юм ба одоо том хүн болж төлөвшөх гол дээр ерөөсөө хүмүүжил төлөвшил чинь хүүхдийн энэ гэр бүлдээ орчинд бага наснд л бий болдго юм байна. Тийм учраас та бүхэн минь өнөөдрийн хүнийг бий болгож байгаа учраас энэ бага наснд нь танд аль болох тэр хүүхдүүд рүүгээ цагийн одоо ямар л одоо өөрийнхөө ресурс, энерги хөрөнгө оруулалтыг оруулаарай. Энэ хөрөнгө оруулалт чинь маш гайхамшигтай хамгийн сайн хөрөнгө оруулалт байдаг шүү. Тийм учраас хүүхдүүдтэйгээ та бүхэн минь энэ зуны сайхан энэ налгар сайхан удирал зугаалж, наадаж тий аль болох олон дурсамжуудыг, түүхүүдийг хамтдаа бүтээгээрэй гэж та бүхэндээ захимаар байна. Тэгээд зуныхаа амралтыг тий happy summer vacation тэгээд зуныхаа амралтыг сайхан өнгөрөөгэй гэж та бүхэндээ хэлье. Тэгээд happy summer.